that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр геополитикийн өрсөлдөөн бүхэн цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг жамтай. За тухайлбал 19-р зуунд Далай тэнгист хэн ноёрхлоо тогтооно. За тэр улс үндэстэн бол хамгийн хүчрхэг колоничлогч гүрэн болдог жамтай байсан. За харин 20-р зуунд бол эсэргээрээ агаарын орон зайд хэн ноёрхлоо тогтооно. Тэр нь бол хамгийн том, хамгийн хүчрхэг геополитикийн тоглогч болдог жамтай байсан. За харин өнөөдөр бол 21-р зуун. За геополитикийн өрсөлдөөний талбар бүхэлдээ өөрчлөгдөж байна. 21-р зуунд улс орнуудын эрх ашиг, аюулгүй байдал, эдийн засаг, тагнуулын системүүд бол шууд утгаараа сансрын удам руу шилжиж байна гэж ирж болно. За нэг ёсондоо бол сансрын удамд хэн ноёрхлоо тогтоож чадна. За тэр улс үндэстэн дэлхийд давмгаалах байр суурьтай болох боломж өсөж байна гэсэн үг. За үүнийг цоо шин 21-р зууны геополитикийн уралдаан буюу сансрын геополитик хэмээн нэрлэж байгаа юм. За сансар окторгүй гэдэг бол өнөөдөр зүгээр нэг шинжлэх ухаан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг төдийхөн бол биш болсон. За сансарт ноёрхлоо тогтоосон улс үндэстэн цэргийн стратегийн салбарт бол шууд давуу тал давуу байдал олж авах, за мэдээллийн сүлжээг бүтэн базах, эдийн засгийн дайнд бол давуу тал олж авах, за мөн нөлөөллийн хүрээгээ нэмэгдүүлэх цоо шин талбар болон хувираад байна. За орчин үеийн дэлхийн ертөнцид хиймэл дагуул байхгүй бол зэвсэгт хүчний үйл ажиллагаа бүхэлдээ нуран унаж, интернет, банк санхүү, байршил тогтоох системүүд хүртэл бүгд унтрах асар өндөр эрсдэлтэй болж байгаа юм а. За иймээс энэ нь бол өдрөөс өдөрт хурцдаж буй Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Европын холбооны улс орнуудын дунд цоо шин стратегийн өрсөлдөөнийг бол эхлүүлж байна. За өнөөдөр сансрын удамд 8000 гаруй хиймэл дагуул идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд за эдгээрийн цаана геополитикийн маневр, аюулгүй байдлын тэнцвэр, цэрэг дайны стратегийн маш чухал ашиг сонирхлууд давхар оршиж байна. За иймээс өнөөдрийн дугаараар хүн төрөлхтөн цоо шин геополитикийн өрсөлдөөний талбар буюу сансрын геополитикийн талаар дэлгэрэнгүй ярих болно. Гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За та бүхний зарим нь маань хэдийний хичнээн танил болсон байх гэдэгт бол итгэж байна. За тэгэхээр хэрвээ танд болон таны аж ахуй нэгж байгууллагад ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Үндсэндээ бол дэлхийд даяар сансрын геополитикийн өрсөлдөөнд бол дөрвөн гол тоглогч байна гэж үзэж байгаа. За сансарт хүчрхэгчсэн улс үндэстэн мөн хэд хэдэн давуу талыг олж авах бөгөөд за нэгдүгээрт гэвэл навигац буюу байрлал тогтоох системүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. За үүнд Америк нэгдсэн улсын зүгээс GPS, Оросын холбооны улсын зүгээс GLONASS, за бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс BeiDou, за Европын холбооны зүгээс Galileo зэрэг системүүдийг идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд за эдгээр нь дэлхийн улс орнуудын зэрэг зэвсэглэл, эдийн засаг, иргэний хэрэглээний амин судас болон хувираад байна. За жишээлбэл GPS системийг Америк нэгдсэн улс хэрэг хүсэх юм бол дэлхийн аль ч улсад бол бүрэн унтраах боломжтой. Ингэснээр Америк нэгдсэн улсын GPS системээр суурилсан цэрэг армийн навигац, дрон, пуужингийн чиглэлүүд за бүр армийн нийт бие бүрэлдэхүүний маневр хөдөлгөөнийг хүртэл саатуулж замраагүй байдалд оруулах хүчин чадал Америк нэгдсэн улсад оршиж байна гэж хэлж болно. За улс орнууд хиймэл дагуулуудыг ашиглан цэрэг техникийн салбарт бас хэд хэдэн давуу тал олж байгаа бөгөөд за мэдээч хэрэг сая хэлсэнчлэн алсын зайн тусгалтай пуужингууд бол бүхэлдээ хиймэл дагуулын мэдээлэл дээр суурилан ажиллаж байгаа. За сүүлийн үед бас дронууд бүгд хиймэл дагуулын тусламжтай ажиллаж байх шиг байна. За түүнчлэн дайсны талын тагнуулын мэдээлэл, тагнуулын зургийг бол хиймэл дагуулуудаар авдаг бөгөөд фронтын шугам буюу яг байлдааны талбарыг хүртэл хиймэл дагуулын тусламжтайгаар бүрэн хянаж байна. За харин харилцаа холбоо болон интернетийн орчинд гэвэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар интернетийг дэлхийн хаанч саадгүйгээр бол хүргэж чадаж байгааг бүгд бол мэднэ. За үүний хамгийн том нотолгоо нь бол бас Украины дайн болж байна. За Украин улс өнөөдөр цэрэг дайны үйл ажиллагаагаа бүхэлдэн шахуу Starlink хэмээх одоо ганцхан компани дээр суйрлуулан ажиллуулж байна. За мөн энэ нь бол одоо гео эдийн засаг ба геополитикийн хувьд давхар асар өндөр ач холбогдолтой юм. За учир нь сансарт ноёрхож буй улс үндэстэн өөрсдийн сансрын системийг бол 3 дахь орнуудад санал болгох замаар гео эдийн засгийн хараат байдлыг бол бий болгох боломж давхар бүрдэж байгаа юм. За тухайлбал бүгд найрамдах хятад ард улс нь өөрсдийн Бэйдау хэмээх системийг за Европ, Африк болон Ази, Латин Америкийн улс орнуудад эрчимтэйгээр нэвтрүүлж байгаа бөгөөд за энэ нь эргээд бүгд найрамдах хятад ард улсад эдийн засаг болон улс төрийн нөлөөллийн асар том одоо давуу талыг бол олгож байна. Тэгэхээр яагаад энэхүү одоо сансрын уралдааныг геополитикт бол хамааруулж байна вэ гэвэл за энэ нь геополитикийн үндсэн хэмжүүрүүд болох төрийн аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнол, гадаад бодлого, эдийн засгийн хамаарал зэрэг асуудлуудтай бол шууд хамаатаж байгаа учраас сансрын геополитик бол одоо яалтчгүй орчин цагийн геополитикийн өрсөлдөөний хамгийн гол талбар болон хувирч байна. За тэгвэл одоо салбарын гол тоглогчдын талаар дэлгэрэнгүй ярив. За Америкийн нэгдсэн улсын хувьд GPS буюу Global Positioning системийг хамгийн түрүүнд дурдж олно. За GPS-ийг анх үүсгэн байгуулсан газар нь бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам бөгөөд за 1978 оноос эхлэн хөгжүүлж улмаар 1995 онд энэ систем нь бүрэн ашиглалтанд орсон гэж үздэг. За GPS нь өнөөдөр цэрэг айран болон иргэний зориулалтаар бол хослуулан ашиглагдаж байна. За мөн дэлхийн тойрог замд GPS-ийн цогц хяналт бүхий за 31 идэвхтэй хиймэл дагуул яг одоогоор ажиллаж байгаа. За энэхүү GPS системийн гол онцлог нь гэвэл мэдээч хэрэг одоо хинч маргахааргүйгээр дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй навигацийн систем гэж хэлж болно. За харин иргэний бус цэрэг армийн салбарт энэ нь илүү өндөр наривчлалтайгаар ашиглагддаг. За Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын хэрэгсэл болж ашиглагдсаар ирсэн бөгөөд Украинд GPS-ээр дамжуулан дроны чиглэл, артиллерийн цохилтын байнуудыг бол одоогоор удирдах байна. За GPS хэрвээ байхгүй болчихвол Украины фронт бол одоо сохор болсонтой бол ялгаагүй одоо ийм нөхцөл байдал үүснэ гэсэн үг. За мөн Америкийн нэгдсэн улс нь хүсвэл GPS бүсчлэн хязгаарлах, за бүр мөсөн хаах бол бас бүрэн боломжтой бөгөөд за энэ нь дэлхийн маш олон улс орнуудад асар хүнд цохилт болох нь тодорхой. За нэг ёсондоо бол GPS нь Америкийн нэгдсэн улсын технологийн ноёрхол төдийгүй геостратегийн хяналтын багаж хэрэгсэл болоод байна. За тэгвэл Оросын холбооны улсын хувьд GLONASS буюу за Global Navigation Satellite System хэмээх одоо өөрсдийн системийг бол ашиглаж байна. За энэ систем нь мөн Оросын холбооны улсын батлан хамгаалах яамны мэдэлд байдаг. 1982 оноос эхлэн хөгжүүлж за 1995 онд бол бүрэн ажиллагаанд орсон систем юм. За Оросын холбооны улс нь зөвхөн энэхүү системдээ зориулсан 24 идэвхтэй хиймэл дагуул одоо хөөргөд байгаа бөгөөд Оросууд Америкийн нэгдсэн улсын GPS-ээс хараат бус байх зорилгоор энэ системийг өөрсдийн цэргийн салбарт бол тусгаалan хөгжүүлсэн гэж хэлж болно. Энэ ч утгаараа одоо GLONASS систем нь өнөөдөр Оросын холбооны улсын армийн пуужингийн систем, дрон болон цэргийн логистикт бол маш одоо өргөнөөр ашиглагдаж байгаа. За иймээс GLONASS систем нь Оросын хувьд бол цэрэг арим мэдээллийн дата базын салбарт бол бүрэн тусгаар тогтнолын баталгаа болсон технологи юм а. Нэг ёсондоо бол барууны сүлжээнд найдах шаардлагагүйгээр зэвсэглийн салбараа шууд өөрсдөө бие даан ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэхүү сонирхолтой сэдвээ үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub CMS сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүлэн аваарай. Shopee Hub CMS. Гэлт мөндөнд захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж.
Тэгвэл Америк болон Оросын араас бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх армийн мэдвэт байдаг Beidou системийг одоо бас дурдж болно. За энэхүү системийг Хятадын талаас 2000 оноос эхлэн судалж эхэлж 2020 онд буюу саяхан бүрэн ажиллагаанд ороод байгаа. За одоогоор Beidou-гийн үйл ажиллагааг хангах зорилготой 50 орчим хэмжээний дагуул ажиллаж байгаа бөгөөд за энэ нь Орос болон Америкийн хэмжээ дагуулуудын тоог бол нийлүүлсэнтэй ойролцоо шахуу үзүүлэлт юм. За гэхдээ бас нэг зүйлийг онцлон хэлэхэд Beidou нь Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсынхтай адил зориулалттай боловч за яг гол үйл ажиллагааны зорилт нь арай өөр буюу гео эдийн засгийн зэвсэг болон ашиглагдаж байгаа юм. За учир нь Хятадын зүгээс Аз, Африк болон Латин Америкийн улс орнуудад энэхүү системээр нэвтрүүлж эхэлсэн бөгөөд за бүр одоо бүс ба зам санаачлагын хүрээнд одоо нэгдэн орсон улс орнуудтай хүртэл за Америкийн нэгдсэн улсын GPS-ийн одоо орлуулагч болгон ашиглахаар санал болгож эхлээд байгаа юм. Нэг ёсондоо бол Америкийн сансрын технологийн давуу байдалд бол шууд занал хийлж Америкийн нэгдсэн улсын одоо ноёрхлын орон зай руу хүч төрөн орж ирж байна гэсэн үг ээ. За Beidou бол одоо Хятадын геополитикийн хараат бус байдал, за зөөлөн хүчний хэрэгсэл, технологийн ноёрхол зэрэг одоо стратегийн цогц зорилгын үндэс гэж хэлж болно. За харин одоо сансрын уудамд нөлөө бүхий дараагийн гол тоглогч бол Европын холбооны Galileo хэмээх одоо систем бөгөөд за энэ нь анх 2003 оноос эхлэн хөгжүүлэгдэж 2020 онд бас одоо Хятадтай зэрэгцээд бол бүрэн ажиллагаанд орж амжсан систем юм. Дэлхийн тойрог замд бол нийт 28 хэмээх дагуултай бөгөөд цэргийн бус харин зөвхөн иргэний зориулалттай анхны глобал систем гэж хэлж болно. Европын холбооны зүгээс Америкийн нэгдсэн улсын GPS болон Оросын холбооны улсын GLONASS системүүдийн хараат байдлыг багасгах зорилгоор энэхүү системийг хөгжүүлсэн бөгөөд за одоо аж үйлдвэрлэл, логистик, шинжлэх ухааны салбарт бол Европ даяар маш өргөн ашиглагдаж байгаа. Мөн одоо энэ системийг сансрын технологийн салбарт Европын холбооны улс нь илүү одоо бие даасан тоглогч болохыг эрмэлзсэн одоо амбицлог оролдлогч гэж одоо харж болно. За тэгвэл сүүлийн үед энэхүү технологийн салбарт өөр нэгэн шинэхэн тоглогч хүчтэйгээр мэдлэж байгаа нь энэтхийн ISRO буюу за Indian Space Research Organization-ы одоо мэдвэт байдаг Navig хэмээх систем юм. Гэхдээ энэ систем нь одоогоор дэлхийн хэмжээний чухал тоглогч болж чадаагүй байгаа. За энэтхэг болон одоо энэтхийн ойр орчмын бүсийн 1500-аас 2000 км-ийн радиуст орших бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэтхгүүд яагаад энэхүү системийг хөгжүүлэх болсон бэ гэвэл 1999 онд энэтхэг улс нь Пакистантай зэвсэгт мөргөлдөөнд бол хурж байсан. За харин тухайн үед бол Америкийн нэгдсэн улсын зүгээс GPS системээ бол зориуд унтраасны улмаас энэтхэгийн тал бол маш их хохирол амссан түүхтэй. За энэ явдлын дараагаар энэтхэг улс бол өөр бусад улсаас хараат бус байдлаар өөрсдийн навигацийн системтэй болохоор бол зорж эхэлсэн. Ингээд 2006 онд уг төслийг бол эхлүүлсэн байдаг. За улмаар анхны хэмжээ дагуулан 2013 онд хөөргөж за энэхүү системээ 2018 онд бол бүрэн одоо ажиллуулж эхэлсэн байдаг. За мөн 2023 онд болсон BRICS-ийн дээд хэмжээний уулзалтаар энэтхэг улс одоо энэхүү системийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санал гаргасан. За энэ ондоо багтаагаад энэтхэг улс нь бол иргэний агаарын тээврийн навигацийн салбарт бол бүрэн ашигладаг болохоор зорж байгаа юм а. Тэгвэл аль нэг улсаас хараат бус бие даасан нэгэн том тоглогч мөн энэ салбарт асар хүчтэйгээр мэдлэн гарч ирж байгааг бас дурдах хэрэгтэй. За энэ бол бид бүхэн мэдэж байгаа Elon Musk-ийн Starlink юм. За SpaceX компани зүгээс хамгийн анх 2019 оны 5 дугаар сард анхны одоо хөөргөлтөө үлдсэн бөгөөд за яг одоогийн байдлаар бол 5500 гаруй идэвхтэй хэмжээ дагуултай болж дэлхийн 100 гаруй улсад интернет үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа. За Elon Musk-ийн хувьд нийт 55,000 орчим Starlink-ийн хэмжээ дагуултай болох зорилт бол тавьсан. За гэхдээ Starlink нь бас үнэн хэрэгтээ ердийн нэг интернетийн үйлчилгээ биш гэдгийг бол Украины дан одоо шууд батлан харуулж байна. Starlink өнөөдөр цэргийн стратегийн холбооны дэд бүтцийн үүргийг бол гүйцэтгэж тагнуулын мэдээ дамжуулах совгийг бас орлон гүйцэтгэж бие даасан аль нэг улсад одоо хянагдашгүй харилцаа холбооны систем болж чадаад байна. За жишээ дурдахад 2022 оны 2 дугаар сард Оросын холбооны улс Украинд довтолсны дараагаар Украины интернет сүлжээ бол шууд доголдож эхэлсэн байдаг. За Оросын холбооны улсын зүгээс Украины интернет сүлжээнүүдэд хаалт хийж навигацийн сателлит бол амжилттай оруулж чадсан. За гэвч Elon Musk өөрийн Starlink-ийн терминалуудыг бол Украинд нээж өгснөөр Украины нутаг дээр хэмэл дагуулын шууд интернетийн системийг бол богино хугацаанд бол нэвтрүүлж чадсан. За үүний үр дүнд Украины армийн
удирдлагууд, холбоо харилцаа бас хэвийн бодж, за дронуудаа шууд удирдах боломжоор хангагдаж, тагнуулын мэдээ болон цохилтын координат дамжуулах сүлжээтэй бодж, за түүнчлэн олон улсын мэдээллийн урсгалаас бол тасрахгүй байх бүх боломж бол бүрдсэн юм. Тэгэхээр нэвтрүүлгийнхын дундуур өөр юм ярьж байгаа төр уучлаарай эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. За ямар ч тач манай сувгийн зүгээс имэглэн гаргасан 5 жилийн ойдоо гаргасан за XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх, за 20 дугаар зууны түүхийг агуулсан энэхүү одоо гэрэл зураг болон одоо тайлбар хосолсон үн цэнтэй сайхан номоо ингээд худалдаалж байгаа гэдгээ бол давхар дуулахад таатай байна. Одоо илүү дутуу сурталчилгаа ярьж та бүхнийг нуршуулад яах вэ? За ховор ном сонирхдаг хүмүүс болон түүх сонирхдаг хүмүүс. За мөн одоо манай сувгийг дэмжихийг хүсэж байгаа хүмүүс бол энэхүү номыг бол худалдан авах бүрэн боломжтой нээлттэй юм шүү. За ном захиалах дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе. За иймээс Украины дайн бол түүхэнд анх удаа аль нэг ховийн компани одоо үндэстэн хоорондын дайн дундах стратегийн хүчин зүйл болж оролцсон тохиолдол бодож бүртгэгдэж байна. За Starlink нэгэнт өөрсдөө батлан харуулж чадсан учраас өнөөдөр дэлхийн маш олон улс орнуудын батлан хамгаалах яамдууд Elon Musk-тай гэрээ байгуулах хүсэлтэй болж байгаа. За Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам бол аль хэдийнэ гэрээ байгуулчихсан байгаа. 2023 оноос эхлэн Пентагоны зүгээс Starlink-ийн цэргийн зориулт хөлбөрүүдийг бол худалдан авч, за Америкийн нэгдсэн улсын айрамд бол бүрэн ашиглаж эхэлсэн. За удахгүй Европын холбооны улс орнууд болон Япон, Өмнөд Солонгосын айрамууд бол Starlink-ийн төхөөрөмжийг бол бүрэн ашиглаж бол магадгүй. За иймээс Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улсуудын зүгээс Starlink-ийг Америкийн нэгдсэн улсын тагнуулын хэрэгсэл хэмээн бол үзэж, асар ихээр болгоомжилж удаа дараа кибер дайралтуудыг бол дайралтуудыг бол хийсээр байгаа. За мөн Starlink гэж ярьсных одоо энэ дашрамд нэмж хэлэхэд за Amazon-ы Jeff Bezos-ийн хиймэл дагуулууд бас тун ойрын хугацаанд дэлхийн тойрог замд орохоор бэлтгэж байгаа бөгөөд за Amazon компани ч мөн одоо энэ салбарт хүч түрэн гарч ирж магадгүй гол тоглогчдын нэг болохоор зэхэж байна. За түүнчлэн Их Британий OneWeb систем ч мөн одоо яг ижил чиглэлээр бол хөгжиж байгаа. За гэхдээ энэ нь бол одоо Их Британд болон Энэтхэг гэх хоёрхан улсад үйл ажиллагаагаа явуулсан иймэрхүү байдалтай байна. За ийхүү сансрын технологи хөгжиж байгаа нэг талаараа асар том хөгжил дэвшлийн үйл явц болж байгаа боловч нөгөө талаараа энэ нь хүн төрөлхтний зэвсэглэлийг давхар нэмэгдүүлж байгаа одоо сөрөг үр дагавартай гэж хэлж болно. За учир нь яг одоогийн байдлаар Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Хятад, Энэтхэг зэрэг улсууд бол бүгдээрээ шахуу хиймэл дагуул устгах зэвсэг буюу за цоо шин төрлийн зэвсгийг бол туршин хөгжүүлж байгаа юм. За үүнийг ASAT буюу за Anti-Satellite Weapons гэж бол нэрлэж байгаа. За улс орнууд баллистик пуужингууд болон лазер ашиглан одоо энэ салбарт бол туршилт хийж байгаа юм. За тухайлбал одоо бүр Энэтхэг улс гэхэд одоо 2019 онд энэхүү төрлийн туршилтаа бол амжилттай хийж за 300 км-ийн өндөрт байгаа хиймэл дагуулыг бол тун амжилттайгаар устгаж чадсан юм. За уг төрлийн зэвсэг хэд хурдтай хөгжиж байгаагийн улмаас ирээдүйд одоо хиймэл дагуулын сүлжээ бол асар том одоо сүрэл хямралд орж за дэлхийн интернет хэрэглээ GPS цэргийн техникийн дэд бүтэц мөн одоо доголдох маш өндөр эрсдэлтэй болж хувирч байна. За мөн цаашид одоо дэлхийн тойрог замд одоогийн байдлаар бол одоо 30,000 гаруй ашиглагддаг болон ашиглагддаггүй хиймэл дагуулууд бол эргэлдэж байгаа. За мөн 1 сая орчим одоо 1 см-аас дээш хэмжээтэй сансрын хог хаягдлууд манай гаригийг бол тойрон байрлаж байгаа юм. За иймээс хиймэл дагуулууд улам ихээр хөөрч за мөн хиймэл дагуул устгах зэвсэг ашиглах тохиолдолд за хиймэл дагуулуудыг одоо нэг ёсонд устгаж эхэлбэл дэлхийн тойрог замд бол одоо шивээ дагсан сүрэл үүсэж хүн төрлөختөн цаашид агаар мандлаас гарах одоо орон зайгүй болтлоо хог хаягдлаар дүүрэх эрсдэлтэй юм. Нэг ёсондоо бол хэд хэдэн хиймэл дагуул өөр хоорондоо мөргөлдөх эсвэл одоо сүрбэл тэдгээрийн хог хаягдлууд бол дараагийн хиймэл дагуулуудтайгаа мөргөлдөж гинжин урвал одоо үүсгэж эхлэн гэсэн үг. За хэрв ийм зүйл болбол дэлхийн тойрог замыг бол хүн төрлөختөн дараагийн 50-аас 100 жилдээ бол огтоос ашиглах боломжгүй болж за асар том сүрэл учрах эрсдэлтэй хэмээн судалгаа гарсан байдаг. За үүнийг олон улсад бол Кеслер синдром хэмээн нэрлэж байгаа юм а. За ямар ч тач өнөөдөр та бүхэндээ бол сансрын геополитикийн өрсөлдөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Сансар гэдэг бол орчин үеийн шинэ далаа болон хувираад байна. За хэн хурдан, хэн нарийн технологи эзэмшиж чадна. Тэр улс үндэстэн дэлхийн дээд түвшний тоглогч болох боломжтой болоод байгаа юм.
За мөн Starlink гэх мэтээр одоо хувийн компаниуд энэхүү салбарт улс орнуудын төр засгуудаас илүү хүчтэй нөлөө үзүүлэх одоо цаг үе бас тулж ирээд байна. Түүнчлэн улс орнууд хиймэл дагуулуудаа хамгаалахын тулд хиймэл дагуул хамгаалагч буюу дагуул хамгаалагчдыг мөн хөгжүүлэх ажил эхэлж байна. За дайн байлдаан сансрын уудамд өрнөдөг болох цаг үе бол ойрхон тулж ирээд байна гэсэн үг. За мөн манай улсын хувьд гэвэл одоо яалтч үгүй одоо юун хиймэл дагуул мантай, юун сансрын технологи, сансрын геополитик мантай байгаа нь одоо үнэн боловч бид бүхэн дэлхийн ертөнцид өрнөж буй энэхүү цоошин технологийн өрсөлдөөн, за эдгээр технологиудын дайны талаар цаг үеийн мэдээлэлтэй байж, за анхааралтайгаар бол ажиглаж байх нь чухал ач холбогдолтой гэж би хувьдаа бодож байгаа юм. За ингээд одоо өнөөдрийн дугаар та бүхэн таалагдсан гэдэгт итгэж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.